За Монгол улсын иргэн болгон тасралтгүй тэгш хүртээмжтэй боловсролд хамрагдах ёстой гэдэг энэ үзэл баримтлал маань Монгол улсын иргэн болгон боловсролд хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй болон бусад янз бүрийн бэрхшээлтэй хэн бүхэн боловсролд хөгжлөөс хоцрохгүй нээлттэй байх гэдэг тэр агуулга нь бол Монгол улсын боловсролыг доктортой хөгжүүлэх цаашдаа Монгол улсын боловсрол эдийн засаг нийгмийн хувьд доктортой байх тэр үндслийг бүрдүүлж байгаа. За энэ утгаараа Монгол улсын насан туршийн салбарт бол боловсролд нөхөн олгох хөтөлбөрийг бол баталсан. За энэ хөтөлбөр маань 21 оноос 22 оны хичээлийн жилд бол хэрэгжиж эхэлж байна. За боловсрол нөхөн олгох хөтөлбөр маань хуучин дүүцэн сургалтын хөтөлбөр нэртэйгээр бол боловсруулагдсан хэрэгжиж байсан. 2005 оноос хэрэгжиж мөрдөж эхэлсэн энэ дүүцэн сургалтын хөтөлбөр маань нийгэм цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдаад өөрийнхөө агуулга арга зүй хэрэгцээг бол тодорхой хэмжээнд бол хангаж чадахгүй юм нөхцөл байдал үүссэн. Яагаад гэвэл зэрэг цар тахлын өнөө үед за гадаадаас ирээд суралцж байгаа маш олон иргэн байна. За хөгжлийн бэрхшээлтэй тодорхой тооны иргэд байна. За эдгээр байгалийн давуу төшгийн хүчин зүйлийн нөлөөгөөр албан болон албан сургалтандаа хамрагдаж чадаагүй олон иргэд байна. Эдгээр иргэдийн нийгмийн хүчин зүйл аль биесны захиалгад нийцүүлээд боловсрол нөхөн олгох хөтөлбөрийг бол шинжилэн хэрэгжүүлэх юм нийгмийн хэрэгцээ шаардлага үүссэн. Ийм учраас 2021 оны сайдын А88 дугаар тушаалаар боловсрол нөхөн олгох хөтөлбөр болгож дүүцэн сургалтын хөтөлбөрийг бол өөрчилсөн. За энэ сургалтын хөтөлбөрийг өөрчлөхдөө боловсролын хүрээлэнгийн болон мэрэгжлийн эрдэмтэд судлаачидтай хамтран 48 судлагдах хүний хүрээнд бага дунд суур боловсролын бүрэн дунд гэсэн энэ 3 түвшнийхөө хүрээнд 48 судлагдах хунаар уг хөтөлбөрийг шинжилэн боловсруулсан. Хөтөлбөрийг боловсруулахдаа олон эрдэмтэн судлаачид боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд нийлж баг болж ажиллахын зэрэгцээ боловсролын хүрээлэнгээс хөндлөнгийн үнэлгээ шинжилгээ хийж энд мөн үнэлгээ гаргаж ингэж хамтарч ажилласан. Энэний хүчинд бол боловсрол нөхөн олгох хөтөлбөр маань батлагдсан хэрэгжиж эхлэв байна. Энэ боловсрол нөхөн олгох хөтөлбөрийн маань зорилго юу юм бэ гэдэг зэрэг Монгол улсын иргэн болгонд боловсрол маань дэгшөөч явах ёстой, хүртээмжтэй байж ёстой. Мөн иргэн болгон насан туршдаа тасралтгүй суралцах ёстой гэсэн тэр эрэлт хэрэгцээ, нийгмийн шаардлага, концепцаа нийцүүлэн ингэж өөрчлөгдөж байгаа. Энэ хөтөлбөрийн маань хамгийн гол зорилго нь албан сургалтанд хамрагдаж чадахгүй байгаа, мөн чадахгүй байгаа нөхцөлд байгаа тэр хүүхдүүд суралцагчдад үйлчлэх ийм зорилготой байгалийн болон давуу төшгийн хүчин зүйл, цар тахлын нөлөө мөн гадаадад байжгаад эргээд эх орондоо ирэхэд тэдэнд янз бүрийн хоцрогдол үүссэн байна. Мөн цар тахлын үед янз бүрийн хоцрогдол үүссэн байгаа. Энэ нөхцөл боломжинд бол нийцүүлээд энэ хөтөлбөрийг шинээр боловсруулан ажиллаж байна. За хуучин хөтөлбөр маань бол гэрээр, зайны сургалтаар, явуулын сургалтаар, онлайн сургалтын хэлбэрээр үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. Ийм учраас сургалтын хэлбэрийг илүү өргөн болгох, мэдээлэл харилцааны технологид нийцүүлэх хүн хаанаас ч Монгол улсын иргэд маань боловсрлоо дэгш авах ийм зорилгоор онлайн болон гэрийн, сургалтын, зайны, явуулын гэсэн олон хэлбэрт мөн сургалтын хэлбэрийг нийцүүлсэн. За агуулга арга зүйн хувьд болохтэй зэрэг илүү ерөнхий боловсролын сургуулийн сайжруулсан сургалтын хөтөлбөрт нийцүүлсэн мэдээлэл харилцааны технологи төр дижитал иргэн цаг үед нийцүүлсэн. За өөр хэлбэрийн хувьд болохтэй зэрэг түрүүнд дурдсан зайн болон онлайн сургалтаар илүү их авах. За агуулгын хувьд болохтэй зэрэг боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэд суралцагчид маань зөвхөн академик мэдлэгээс гадна амьдрал дээр нь янз бүрийн асуудал тулгархад түүнийг шийдэж чаддаг, асуудлын өнцөг гарц шийдлийг хайж чаддаг ийм чадварт сургах ерөнхий болон тусгай чадваруудыг нэгтгэж суралцахын хөтөлбөрийн дагуу ингэж боловсруулсан. 21-с 22 оны хичээлийн жилд болохтой зэрэг боловсрол нөхөн олгоход нийт 5270 суралцагч бол хамрагдсан. Энд бол ерөнхий боловсролын сургуулийн насны болон насан туршид гэсэн хоёр төрлөөр байгаа. Энд насан туршид мөн энд хамрагдаж байна. За олон нийтэд хүрж байгаа үр дүнгийн тухайд гэвэл мэдээж хүн өөрийнхөө
нөхөж чадахгүй байгаа, эзэмшиж чадахгүй байгаа боловсролыг энэ хөтөлбөрийн хүрээнд тодорхой одоо тохирсон арга зүйгээр тодорхой модуль хөтөлбөрийн хүрээнд ингээд авж ийн гэхээр маш одоо сэтгэл хангалуун олон нийтэд одоо хурж ажиллаж байгаа. Өмнө нь бол одоо өвчин цар тахлын үед зөвхөн одоо дүүцэн сургалтын хөтөлбөрөөр одоо хязгаарлагдаж ингэж ажилладаг байсан. Мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэгээр одоо хөтөлбөр маань хязгаарлагддаг байсан бол одоо энэ хичээлийн жилээс ахуулаад энэ цар тахлын үе, байгалийн онцгой одоо гамшиг болон бусад одоо нөхцөл байдалтай уялдуулаад хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд мэдээлэл харилцааны технологитой одоо нийцүүлээд онлайн болон бусад хэлбэрээр авахснараа илүү одоо давмгай байгаамаа. Насан туршдаа суралцах болохтой зэрэг хүн ерөөсөө амьдралынхаа туршид тасралтгүй суралцах ёстой гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр хүн ерөнхий улс хурлын сургууль төгсөөд ихтэйд одоо сургууль төгссөнгүүтээ дөнгөж одоо энэ миний одоо боловсрол хангалттай болчлоо, би боловсрол эзэмшчлээ гэж ингэж ойлгодог. Гэтэл хүн ажлын байран дээр очисон үедээ ч амьдралынхаа туршид үр ач зээгээ хараад одоо сууж байгаа ахмад үедээ ч гэсэн хүн амьдралынхаа туршид тасралтгүй суралцж явах ёстой, хөгжиж явах ёстой гэдэг тэр одоо үзэл баримтлал концепт нь бол доктортой хөгжлийн боловсролтойгоо илүү одоо нийцж байгаа. Яагаад гэвэл зэрэг доктортой хөгжлийн 4-р одоо зорилтын хүрээнд чанартай боловсролтыг олгох хэрэгтэй гэдэг тэр одоо зорилтынхаа хүрээнд бол боловсрлоос тэр тусмаа Монгол улсын одоо иргэн болгон боловсрлоос дэг шамрагдах хэвээр хөгжлөөс хэн ч хоцрохгүй байх хэвээр гэдэг тэр одоо үзэл баримталтаа нийцүүлээд одоо энэ улсын одоо боловсролыг доктортой байлгах, эдийн засаг боловсролын хөгжлийг доктортой байлгах гэдэг одоо үүднээсээ хүн болгоны одоо тасралтгүй суралцах үйл ажиллагааг дэмжиж байгаа юм аа. За боловсрол одоо нөхөө олгох хөтөлбөр маань 48 судалгадахууны хүрээнд бага дунд суур боловсролын төвшөнд боловсрогдсон. За хуучин бол энэ боловсрол нөхөө олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ерөнхий улс хурлын сургуулийн сурагчийг хэрэглэж багш нар маань энэ хөтөлбөрийг дүүцүүлэх хэлбэрээр зохион байгуулж байсан бол энэ хөтөлбөртэй уялдуулаад бид одоо ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ гэхдээ зэрэг боловсрол нөхөө олгох хөтөлбөрийг амьдрал дээр хэрхэн яаж хэрэгжүүлэх юм бэ? За насан туршийн боловсролын төвүүдэд маань хэрэгжүүлэх энэ одоо журмыг боловсруулж одоо хөргүүллээ. За мөн бага боловсролын боловсрол нөхөө олгох хөтөлбөртөө нийцүүлсэн бага боловсролын модулыг боловсруулж сулаачтай хамтран боловсруулж одоо хэрэгжүүлж эхлэж байна. За мөн одоо доктортой хөгжлийн одоо зорилтын хүрээнд чанартай боловсролыг одоо олгох хүрээнд бичиг үсгийн сургалтыг бол мөн зохион байгуулж ажиллаж байна. За бичиг үсгийн сургалтыг олохтой зэрэг аймаг дүүрэгт байрлах насан туршийн боловсролын төвүүд маань шүүхийн шийдвэр биелүүлэх газар, за мөн цэрэг татлахын комисстэй хамтран, за мөн бичиг үсэггүй иргэдийнхээ одоо судалгааг илүү доктортой, бодиттой авах үүднээсээ бичиг үсэггүй иргэдийн судалгааг илрүүлэх юм судалгаануудыг хийж ажилладаг. За энэ хүрээндээ энэ одоо Монгол улсын бичиг үсэг тайлагдсан иргэдийн тоог нэмэгдүүлэх нь бол манай насан туршийн боловсролын хамгийн одоо том ажлын нэг гэж ингэж үзэж байгаа. За энэ хүрээнд бол олон иргэдийг одоо бичиг үсэг тайлалтыг одоо нэмэгдүүлсэн ийм одоо үр дүнтэй ажиллаж байна. За бичиг үсэг үсгийн сургалтанд бол 21 оны байдлаар 175 мянган иргэн энэ сургалтанд хамрагдаж 122 мянган иргэн бол бичиг үсэг одоо тайлагдсан юм амжилттай байна. Мөн одоо Монгол улсын бичиг үсэг тайлагдсан одоо иргэдийн хувь хэмжээг одоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Насан туршийн боловсрол бол хүн төрөх цагаас ахуулаад насан хутгийг олох хүртлээр хүн тасралтгүй, зайлшгүй одоо суралцах, хөгжих ёстой гэж ингэж үздэг. За энэ одоо хэрэгцээ шаардлагад нийлүүлээд Монгол улсын боловсролыг доктортой байлгах, хөгжүүлэхэд та ямар хувь нэмэр оруулсан бэ? За хамгийн сүүлд одоо урт болон богино хугацааны сургалтаар хизээ одоо өөрийнхөө мэдлэг ур чадварыг дээшлүүлж онлайн болон зайн сургалтын хэлбэрээр ажлын байран дээр өөрийгөө хэрхэн яаж хөгжүүлсэн бэ гэдгийг хүн болгон одоо өөртөө эргэцүүлж нэг бодож үзээрэй.